Энэ асуулт санал цуг явж болно тий. Тий. За ингэж хэлмээр энэ өмнөх гишүүдийн саналыг сонсоод давцсан хэсгээ хасчи. Тэгээд миний хувьд бол ингэж бодож байна. Одоо ухарч бодохоор нэгдүгээр хилцүүлгийн дараа буцаах байсан л гин ингээд нөгөө хайрын цаг хугацааны асуудлууд яригадаад энэ зүгээр одоо үүнээс хойш яаж түрүүн бас нөө давсран гишүүнээ таныг ярихаар миний анхаарал сарнаад байна гэдэг шиг. Тийм. Би бол ийм саналтай байхгүй. Ёс зүйн байнгын хороо, хууль зүйн байнгын хороо дигийн одоо шин дигийн одоо dig гаргаж ирээ гэд явсан сая их хурал дээр унцдгийг бол би хариуцлагагүй байдал гэж хараад байгаа. Нэгэнт өмнө нь алдаатай оноотой ингээд цаг хугацаа алдцсан. Тэгээд хоёр байнгын хороо ороод яагаад тэр хоёрыг хуралдуулсан бэ гэхээр өмнөх чуулган дээр одоо их хурлын дигийн тухай хуулийн 98-99 за тэрийг хараад тусгай дэг хэрэгтэй мэн гэж ярьсан. Тэгэнгүүт улсын хурлын тухай хуулийг харахаар 36-гийн 1-2 дээр нөө төсвийн тухай хууль чи өөрөө онцгой хууль учраас гээд явсан. Тэгээ эргээд дигийн тухай хуулийн 16 дугаар зүйлийг харж агаад энэ хоёр хорооч хуралдаад ажлын хэсэг байгуулсан биз дээ. Тэгээ тэрэн дээрээсээ дэг гаргаж ирээд хилцгээд унгаачж байгаа нь би бол дахиад хайрын цаг хугацаа цаглбарын үед бид нар үнэхээр жоохон хариуцлагагүй хандж ийн л гэж хэлмээр байна. За тэгээд одоо энэ орон нутгийн хэмжээнд ч инээдрээд замраагүй байдал үүсэхгүй тулд бид нар ерөнхийлөгчийн хориг тавигдахаас баг өмнө шахуу энэ төсөв хасагдах шаардлага үүссэн гэдгийг манай төсвийн ерөнхийлөл захирагчид болон ерөнхийллийн захирагчид буюу одоо сайд нар гэсэн үг те. Тэгээд нэмээд сангийн амныхаа маань мэдсэн орон даяар нийгэмд олон нийт ерөн гишүүд ямар зарцуулт одоо зардлуудыг хасаасаа гэж хүсэж байгаагаа 4 удаагийн шатны хилцүүлэгт хилцсэн юм чинь бэлтгэл ажил явагдсан байх гэж бодож байна. Тийм төсөөлөл байна. Тэгэхээр харьцангуй 14 биш арай богино хугацаанд энэ дэр ажиллаач гэж гишүүний хувьд бас санал тамиар байгаа. Ийм л багцлаа ингээ хэлье да. Баярлалаа.